За бид нар технологийн 7 гигант гэж нэрлэдэг компаниуд байгаа. Magnificent 7 ч гэж нэрлэдэг тий. Энэ 7 компаниудыг хараад үзэхээр Метагаас бусд нь бүгд өөрсдийн гэсэн платформтой. Ингээд бодоод үзэхээр энэ дундаас хамгийн эмзэг нь Мета. Тийм. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ 7 хоног бол онцгой дугаар байгаа. Ягаад вэ гэхээр энэ 7 хоногт Улаанбаатар хотод номын баяр төхөж байгаа. За манай Гижвэ болон Unread-ийн зүгээс ч ихсэн шинэ хэвлэлтэйгээр энэ удаагийн номын баярт оролцож байгаа тийм үү? Тэгэхээр бид нар энэ жил энэ удаагийн номын баярт юутай ирж байгаа вэ гэхээр манай Гижвэ сэтгүүлийн 2 дахь дугаар байгаа. Энэ бол 1 дахь дугаар нь, 2 дахь дугаар нь өнөөшн хэвлэлтэнд гарна. Бидэд 2 дахь дугаартаагаар энэ удаагийн номын баярт оролцож байгаа. За мөн манай Амкагийн дизайныг хийсэн анхны ном байгаа. Манай Unread-ийн зүгээс эрхлэн гаргаж байгаа шинэ ном байгаа. Товроо тагуу гээд манай сэтгүүлч, нийтлэлч, редактор, прөвд орчин бичсэн роман. Тэгээд нэлээд сонирхолтой. 2 цаг хугацааны шугамар явдаг юм зохиол байгаа. Тэгээд яг ухтаал хайр дурлалын сэдвтэй ийм шинэ ном гаргасан байгаа. Яг Unread Books гэдэг шинэ яг Unread-ийн редакторлаад Unread-ийн сэтгүүлч нь бичээд тэгээд дизайн яг Unread-аас гаргаад хийж байгаа. Бүтэн багаараа ажилласан ийм ном байна. Анхны ном худалдаанд гарч байгаа. За мөн Unread-ийн бие эрхээ ажилтгаагийн ийм 3 цувралыг та бүхэн манай Гижвэ бол Unread-ийн асарнаас авах боломжтой шүү. Ганц ном хэмдрэлтэй байгаа шүү. Ийм спонсор. Тэ спонсор бол биш, бидний өөрсдөө хийж байгаа ажил тэр нэг ийм зарын чанартай зүйл хийчихэ. Тэгээд технологийн талаар ярилцгаая. Тий. Мета. Өнгөрсөн 7 хоногт за технологийн салбарт маш олон чухал үйл явдлууд боллоо. За нэг арга хэмжээ олсон. Бид хоёр өнгөрсөн 7 хоногоос ярьж байгаа 9-10 сар бол технологийн салбарын хувьд бол аим ордог сар нь тийм. Аим ордог сар. Мета компани 7 хоног болж өнгөрлөө энэ 7 хоног. За түүнээс гадна Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за Их Британи улсад айлчлахдаа технологийн компани төлөөлөлтөйгээ хамт айлчилсан. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтын талаар Их Британи дээр яригдсан байна. Үүнээс гадна Хятад болон Америкийн төлөөллүүд хоорондоо уулзаад TikTok-ын талаар хэлцэл дүрсэн байна. За үүнээс гадна Tesla-тай холбоотой нэгэн асуудал яригдж байна. Тэгээд нэлээд том асуудал. Энэ бол маш том асуудал. Тэгээд энийг Bloomberg-ийн анх гаргаж ирсэн байлаа. За эдгээр асуудлуудын талаар ярилцсанаа. За Meta буюу Facebook-ийн толгой компани Meta Connect 2025 маш сонирхолтой болж өрлөө. Чамд ямар санагдав? Яг дэжгүй. Ер нь бол хүлээлтээс бол давсан. Тэгээд яг танилцуулсан яг тэр арга хэмжээ нь бол нэг цаг орчимс нэлээд богинохон болсон. Тэгээд 3 шинэ төхөөрөмж танилцуулаад тэгээд 2 шинэ функц илүү танилцуулсан байна. Энд ярилцах ёстой хэд хэдэн чухал өнцгүүд байгаа. Гэхдээ хамгийн эхлээд юу танилцуулсан бэ гэдгээс нь эхлэе. Хамгийн гол бүтээгдэхүүн болох Ray-Ban Meta Display. За энэ бол өнгөрсөн жил харуулсан дэлгэцтэй ухаалаг шилнийх нь яг юм бодит зах зээл дээр зарагдах production бүтээгдэхүүн байлаа. Юуг авчирсан байна. Дэлгэцтэй мэдээж. Тэр нь бол хамгийн том зүйл нь яг баруун нүднийхээ зүүн баруун доод болондоо жижиг дэлгэцтэй. Гэхдээ тэр дэлгэц нь болохоор яг өөдөөс харж өгнө бол харагдахгүй. Бас нэлээд сайн технологийн шийдэлтэй тэмцэл гарч илээ. Хоёрт нь болохоор Meta Ray-Ban Glasses 2 лөө. Яг Generation 2 нь гарсан. Яг 2 дугаар үеийн бүтээгдэхүүн гэсэн үг. Загварын хувьд нэг хөрчлөлтэй байхгүй. Гэхдээ хамгийн том зүйл нь зай барилт нь батарей урт том болсон байна. 2 дахин. Батарей нь 2 дахин сайжирсан. За эхлээд дисплейийн талаар ярилццгаая тий. За энэ бүтээгдэхүүн дээр айгүй сонирхолтой хэд хэдэн зүйлс байгаа нь ерөөсөө 60 идэхэн грамм жинтэй. 69 грамм. Гэдэг нь за энгийн стандарт хилүүдээс бага зэргийн хүнд гэхдээ нэг тийм сүртэй дэлгэцтэй мөртлөө бас давхар ийм мессеж өчөх видео бичлэг үзэх дуудлагын үйлдэлүүдийг хийж байгаа. За хамгийн эхлээд юу үзүүлсэн бэ гэхээр ер нь арга хэмжээ эхэлж байхдаа Марк Цукерберг өөрөө шууд шилтээгээ гараад ирсэн тий. Шууд лайв демо эхлээл тэгэл өөрөө шилтээгээ гарч ирэл хамгийн ихний надаа сэтгэл төрүүлсэн лайв демо болохоор ер нь бол хөгжил жоохон харааны бэрхшээлтэй хүмүүсийн сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн баг game changer гэж хэлж болохоос функц байсан. Шууд хүний яриаг хадмал бичиг гаргаад ирчихдэг. Subtitle гэсэн үг буюу бодит
цаг дээр те ингээ сабтайтл болгоо одоо амка шилтэй байна те. Тэгээ амкагийн шилэл нь бол зүгээр шууд ингээл миний яриаг орчуулаад ингээл гаргаад ирчдэг. Энэ бол үнэхээр гайхалтай. Гайхамшигтай. Бид нар ингээд телевиз үзэж байгаа нөхцөлд ч гэсэн те тэр үеуд ч гэсэн ингээд оруулаад ирчих байсан. Тэгээд энэ чамд ямар санагдсан бэ? Тийм мэдээж саялсан яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бол нэлээд том технологийн шийдэл гарч ирж байгаа шиг байлаа. Эсвэл зүгээр одоо гадуур чимээтэй газар явж байгаад хүнтэй ингээд таарад юм ярихад маш хэцүү байдаг. Яг сонсоход яг тэр үед маш хэрэг болохоор санагдсан. За цэнгээ барих жоохон үзүүлэлтийн талаар яриа. Тэгээ цэнгээ барих хугацааны хувьд болохоор 6 цаг байгаа. Нэг юм эвхдэг хайрцаг бас гаргаж ирсэн. Тэр хайрцаг нь болохоор тэр нь өстө супер юм л шүү дээ. Тэгээ айгүй гоё ингээд эвхчдэг. Тэгээ ингээд 2 батарей арталт голтонд байгалах л та. Тэгээд тэрнийхээ тусламжтайгаар 30 цагийн турш цэнгээ барих боломжтой. Харин шилнийх нь үзүүлэлтийн хувьд 50000 нийтс гэж хэлсэн. Тэгээ 50000 нийтс гэдэг маань ер нь бол одоо энгийн ухаалаг утаснууд 3000 орчим нийтстэй байгаа. Тэгээ хамгийн дээд нь 3000 шүү дээ. Тод харагдах байдал гэсэн үг. Ер нь бол ухаалаг цагны хувьд л ер нь тийм өндөр нийтстэй байгаа. Тэгээд өөр одоо ингээ орчноос солисон тохиолдолд линзээ автоматар тохируулдаг гэсэн. Тэр нь одоо бид нар ингээ харанхуй орчинд байжгаад гэрэлтэй орчин руу гарвал дэлгэц нь хэр тод харагдаж байгаа вэ гэдгийг автоматар бас тохируулна гэсэн. Мөн хурц нартай одоо туршсан хэд хэдэн сэтгүүлч нарын хувьд бол хурц нартай үед ч гэсэн айгүй сайн харагдчихлаа гэдэг зүйлсүүдийг 5000 гэдэг ч юмсэл хэлсэн ба. Айгүй сонирхолтой. Тэгээд Maps та дээр одоо энэ Google Maps, Apple Maps-тай адилхан одоо Meta Maps гэж хэлж болох бах тий. Шууд ингээ газар болохгүй төөрөөд явж идэг. Эсвэл ингээ утаснаас баг Google Maps дээр ч гэсэн төөрдөг хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс шууд нүднийшлээ ашиглаад ингээд явчих боломжтой. Газраа залгуулад явах боломжтой. Миний хувьд хамгийн гайхалтай харагдсан зүйл нь болохоор энэ шил давхар нэг юм бугуувчтай ирж байгаа. Тэр бугуувч нь болохоор Meta Neural Band гэдэг нэртэй. Ер нь бол технологитой харьцах харьцааг шал өөр түвшинд авчирж байгаа технологи гэж хэлсэн. Zuckerberg-ийн хувьд болохоор энэ болохоор шинжлэх ухааны breakthrough буюу шинжлэх ухааны хувьд бол маш том нээлттэй гэж хэлсэн. За яагаад ингэж байгаа вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Бид нар анх технологитой харьцахдаа технологи бидрээс илүү хүйтэн хөндөй, илүү хол зүйл байсан. Сүүлийн жилүүдэд технологи бидэртээ улам ойртоод тэгээ кейборд болж ирээд дараад нь маус болоод тий дараад нь юм мэдрэгчтэй touch screen дэлгэц болоод хувирж ирсэн. Одоо бид нар өөрсдийнхөө бие мах бодороо технологи өдөртөд болж байгаа. Энэ интерфейсийн хувьд болохоор за бидний ингээд бугуун дээр байгаа бугуувч нь бидний хөдөлгөөнийг ажиглаад явах боломжтой. Иймэрхүү юм gesture гэж бас нэрлэдсэн нэг юм технологиудыг Vision Pro, Quest Pro эдгээр төр ч ашиглаж ирсэн. За энэ удаагийнх яагаад тийм онцгой вэ гэхээр демо дээр мессеж бичиж үзүүлсэн. Зүгээр юм ширээн дээр зүгээр хуруугаараа ингэж хуруугаараа бичсэн чинь тэрийг нь шууд таниад мессеж болоод автоматар явчихжээ. Тэгээд энэ лайв демо байсан мөртлөө хамгийн сайн ажиллаж исэн функц энэ байсан. Тэг үнэхээр гайхалтай. Би бүр үнэхээр цочирсан тэнд байгаа хүмүүс ч гэсэн яг ингээл уулгаалдаал те амар гоё emotional байсан. Тэгэхээр энэ бас чамд ямар хөө санагдсан. Тэг яг одоо Vision Pro дээр бол камер ашиглаж яг gesture-ээр яг юу өдөртөн шүү дээ. Энэ болохоор ямар ч камер ашиглахгүй зүгээр тэр бугуучныхаа тусламжтайгаар өдөрч байгаа болохоор заавал гараа камерт харуулах шаардлагагүйгээр гарны барил бол хаач байсан өдөртөж болно гэсэн үг. Энэ нь бол хамгийн том дэвшлэн санагдсан надад бол. Энэ онцгой шилний хувьд бол ерөнхийдөө иймэрхүү байгаа. За харин 2 дугаар Meta Ray-Ban-ы хувьд бол 2 дугаар үе рүүгээ орохдоо за дэлгэцэн камерны хувьд бол 3K болсон байгаа тий. Тэгээ 60 FPS-ээр бичдэг. 30 FPS. 60 биш үл 30. Окей. Тэгээд юу яасан байгаа? Батарейны хувьд 2 дахин сайжирсан байгаа. За үнийн хувьд бол өмнөхтэйг адилхан $399 борлуулагдана. Энэ дээр нэг чухал функц орж ирсэн conversational focus буюу за юуны саяныхтай ер нь төстөө дисплей дээр байгаа. Гэхдээ энэ дээр байгаа нь болохоор эн чинь нөгөө нэг дэлгэцгүй ухаалагшаа шүү дээ. Бид хоёр ингээ хоорондоо гудамжинд ярьж илаа гэж бодоход гадаа амир чимээтэй байгаа нөхцөл хин нэгнийхээ яриаг сонсохгүй байгаа нөхцөл Meta AI тэ start a conversational focus гэж хэлээд шууд ажилуулад тэнгуул тэр
ухаалаг шилэн дээр нь байгаа спикер чанга яригч нар тухайн хүний яриаг таниад тэгээд надад илүү тод сонсгуулж өгнө. Артлынх нь noise-ыг дараа. За энэ бол чихвчин дээр байдаг зүйл. Чихвчин дээр бид нар нөгөө нэг ANC дээр ерөнхийдөө нэг иймэрхүү ойролцоо технологиг ашиглаж байгаа тийм. Ер нь бол артлын transparent mode ч гэдэг. Уцаар ярих ambient mode ч гэдэг. Одоо энэ Samsung-ийн дээр байгаа шүү дээ сүүлийн S25 дээр уцаар ярихад нь артлын background-ыг нь noise-ыг ингэж унгаадаг. Энэ нөгөө хэмэл оюуны тусламжтайгаар орж ирсэн. Энийг шилэн дээр оруулж ирээд надад бүр энэ амар гоё таалагдсан. Одоо жишээ нь ингэдэг байхгүй хин нэгэнтэй юм яриад ресторанд ялангуяа тий яриан сонсогддгоо яриа сумаар байдаг тий. Эсвэл бүр амар сонсголын бэрхшээлтэй биш юм а гэхэд ер нь баг зэрэг муу сонсдог хүмүүс сонсголын бууралтай хүмүүс тий. Ийм хүмүүсийн хувьд ч гэсэн энэ бол үнэхээр гайхалтай технологи байлаа. Гэтэ нэг юм нь яг демо нь лайв байгаагүй тий. Яг энэ функцийнх нь тий. Энэ функцтэй гайгүй ажиллаж байгаа хаа гэж найдаж. Meta Connector танилцуулсан их демонууд ер нь жоохон бүтлгүүцсэн. Гэхдээ ер нь бол энэ салбарт ажилладаг сэтгүүлчнэрийн хувьд ямар хуу нийтлүүдийг оруулж ирсэн бэ гэхээр энэ бол зүгээр энгийн зүйл. Энэ бол баг iPhone 4 дээр байсан. Тэгээ iPhone 4 дээр Steve Jobs Johnny Ive руу залгадаг шүү дээ видео коллоор анх удаа. Тэр бол iPhone дээр гаргаж байгаа анхны видео колл олон нийтийн. Тэгээд тэн дээр нэг жоохон Wi-Fi-ны асуудал гарлаа гэх ингээд хошигноод өнгөрдөг. Тэгээд ер нь бол интернетийн Wi-Fi-ийн асуудал 10 жилийн дараа ч гэсэн байсаар байна гэж Zuckerberg-ц өөрөө жоохон хошигноод өнгөрсөн байв. За дараагийнх нь спортын шил. Oakley-тэй хамтраад хийж байгаа шил гэсэн та. Тийм, Oakley Meta Vanguard гэдэг шил байла. Тэгээд энэ бол надад бол загварын хувьд яг спортоор хичээлдэг хүмүүс бол айгүйх сонирхох шил юм болов уу гэж харагдсан. Meta-гийн хувьд бол Google бол өөрсдийнхөө шилэн дээр бусад брэндүүдтэй хамтраагүй шүү дээ, тийм. Гэтэ нэг брэндтэй хамтарч байгаа гэж нэг мэдээлэл гарч ирсэн. Санахгүй нэр. Meta-гийн хувьд болохоор яг ийм зүүдэг төхөөрөмж гэдэг өөрөө бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад ийм fashionable design хэрэгтэй тийм. Тэгээд илүү хувийн байх шаардлагатай. Илүү хувийн байх шаардлагатай. Бидэрт хүн болгоно ингээд цаанаас нь хийгээд өгсөн юм шиг ийм ухаалаг гар утас байж болно л да. Гэхдээ зүүдэг төхөөрөмж бол харьцангуй тийм байж болохгүй байгаад байна. Яагаад вэ гэхээр хүн болгоны өөрсдийнх нь нүүрний хэм маяг тийм тэр өөр учраас. Тэгэхээр өөр шилний брэндүүдтэй хамтраад ийм шилнүүдийг хийж байгаа. За энэ удаагийнх бол спорт шил. Илүү ер нь бол спорт энгийн Meta-гийн ухаалаг шилний спорт хөлбөр нь л гэж ойлгоход болно. Бусад функцүүд нь адилхан. Гэхдээ нэг онцлог нь камер нь яг голтой байгаа. Камер нь голтой. Гэхдээ нөгөө нэг видео стабилайзер буюу тогтворжуулагч та тий. Тэгээд энэ бас тэгэхээр экстрим спортоор хичээлдэг хүмүүс яг GoPro зүүхээс илүүтэй зүгээр шилээ зүгээд бичлэг хийж болно гэсэн үг. Тий. Тэгээд эн чинь өөрөө бас 66 грамм. Тамирсан байна. Энгийн Meta Ray-Ban-ээс болохоор жоохон хүнд гэхдээ өөрөөсөө юу гэж хэлсэн бэ гэхээр илүү тухтай байна гэдэг зүйлийг хэлсэн $499 эхлэн зарагдчихж байгаа. Тэгээд slow motion-то тэгээ нөө hyperlapse hyperlapse дээр бас хийж болдог. Тэгээд IP67 буюу ихэнх одоо премиум ухаалаг утаснуудад байгаа тоосчд болон уснаас хамгаалах стандартад орж ирсэн байгаа. Тэгэхээр 1 м хүртэлх гүний усанд унгаахад бол ямар асуудал гарахгүй. За мөн энд тэндээс нь ус үсэрсэн эсвэл шороо тоосонд холсон ч гэсэн нэг тэгж ажиллагаанд нь бол тийм асуудал гарахгүй байхаа гэж найдаж байна. IP67 стандарт бол энийг илэрхийлж байгаа. Тэгээ 12 мегапикселийн камертай. Мета бол үнэхээр гайхалтай байлаа тий. Тэг энэ жил бол үнэхээр супер байл. Гэхдээ нөө юун дээр Ray-Ban display дээр нэг асуудалтай юм яг аппликейшнуд санагдсан. Одоогийн байдлаар дан яг Meta-гийн аппууд байгаа. Яг Google-ийн аппууд орж ирэх үү гэдэг бас нэлээд асуудалтай санагдсан. Энд дэр нэг юм чухал санаа байна. Би өнөөдөр нэг өглөө нэг юм уншсан. Тэгээд тэр надад бас айгүй чухал санаа шиг санагдсан. Юу байсан бэ гэхээр за бид нар технологийн 7 гигант гэж нэрлэдэг компаниуд байгаа. Magnificent 7 гэж нэрлэдэг тий. Энэ 7 компаниудыг хараад үзэхээр Meta-гаас бусд нь бүгд өөрсдийн гэсэн платформтой. Тийм байна. За Google хайлттай систем, Android үйлдэл систем, тий. Microsoft 365 тий. Тэгэл өөрсдийнх нь Bing ч юм уу тий. За Apple угаас Apple-ийн бүхэлдээ экосистем байна. За Nvidia өөрсдийнхөө
чипүүдээр дамжуулаад химэл оюуны дэд бүтцийг хийж гин. За Tesla бол тэгээ мэдээ цахилгаан машин хамгийн өндөр үнэлгээтэй автомашины компани гэд ингээд бодоод үзэхээр энэ дундаас хамгийн эмзэг нь Мета. Тийм. Зүгээр аппликейшн. Тийм. Яг хөө тэр бом хэрэглэгчтэй бүх аппликейшн нь гэхдээ бусдын экосистем дээр байгаа. Тийм. Microsoft-ийн Bing дээр ажиллаж болно. Google-ийн Chrome дээр ажиллаж болно. Тэ. Apple-ийн Safari дээр ажиллаж болно. Тий, Safari дээр ажиллаж болно. Эсвэл iOS дээр, Android дээр ажиллаж болно. Дандаа бусдын экосистем дээр өөрсдийнх нь үндсэн платформод ажиллаж байгаа учраас Meta-гийнхаа ер нь эртнээс одоо энэ Metaverse ухаалагшил, химэл оюун гэдэг гурван зүйл дээр маш том бооцоог тавьж байгаа. Өөрсдийнхөө экосистемийг энэ дээр босгож авахыг хүсэж байгаа. Тэгээд Zuckerberg өөрөө танилцуулгынхаа эхэнд ч гэсэн хэлсэн химэл оюун болон Metaverse, виртуал ертөнц хоёрыг ингээд ойртуулж байна. Виртуал reality тий. Тэгээд би болохоор энийг юу гэж харсан бэ гэхээр Meta-гийнхэн дахиад нэг удаа виртуал бодит байдлыг, виртуал ертөнцийг бодит байдал руу дахин нэг удаа ойртуулж чадсан байна. Энэ удаад бол маш том алхмыг хийсэн байна. Энэ бол Meta-гийн экосистемд ч гэсэн өөрсдийнхөө экосистемийг бүтээх бол хамгийн чухал зүйлсүүдийн нэг гэж харж байгаа. Тэр нэг Metaverse байх нэ гэж. Тэр нь Metaverse байх нь гэхдээ бас мэдгүй ер нь 5 6 жил яригдчихэж байгаа сэдв тий анх хөлгүй байсан хөлтөө болсон тий одоо бас харьцангуй гайг болсон. Тэгээд гэхдээ энэ жил нөө Horizon Worlds-аа ерөөсөө ярьсангүй шүү дээ. Тэгээ Horizon World-ийн талаар ярьсангүй. Тэгээ хоёулаа тэр нэг танилцуулсан Horizon TV Meta Horizon Engine. Тий. Engine тий. Ийм нэг зүйлийн талаар ярьсан. Энэ бас юу вэ? Тэг яг өөрөө байгаа орчноо яг виртуал сканердад виртуалд оруулж ирэх тийм функц. Vision Pro дээр байдаг шиг Vision Pro ч юм бол яг жинх бодит ертөнцийн дээр ингээд юм ингээд тавьдаг шүү дээ. Тэр болохоор яг Quest өмсчүүд тэгээд яг өөрийнхөө виртуал ертөнцид тийм юмнууд хийх нэг юм кастомайз хийх ч юм уу тиймэрхүү функцүүд байх юм шиг л. Гэтэ би бас сайн судлах хэрэгтэй юм шиг. Окей. За тэгээд Metaverse-тэйгээ холбоотой нэг бас том шинжилэлтүүдийг хийсэнгүү ийм 3 шилтэйгээр энэ удаагийн Meta Connect бол дууслаа. За үргэлжлүүлээд хөрөнгө оруулалтуудын талаар ярилццгаая. Хэд хэдэн хөрөнгө оруулалтын мэдээнүүд гарсан байна. Nvidia болон Intel тий. Intel айгүйх асуудалтай тулгарсан байгаа. Тэгээ санхүүгийн асуудалт Intel яагаад чухал вэ? Чиний хувьд Intel-ийг ер нь хэрэгжилж ирсэн үү? Тэгэл яг анх компьютер хэрэглэж эхэлж байхдаа л тэгэл Intel-ийн чиптэй компьютер дээр л суужсэн. Одоо сүүлийн үед яг ингээд макро шилжчихэд холдсон болохоос бас PC-н дээр болгосон Intel-ийн эсвэл AMD-ийн чип л байгаа шүү дээ. Тэгээ Snapdragon лаптопууд дээр ихээс Snapdragon AMD 2 маш хүчтэй орж ирж байгаа тийм. За энэ талаар маш нухацтай ярилцъя гэж бодож байна. За Intel компанид Nvidia буюу тэгээ одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй ганцаараа $480 үнэлгээнд байгаа график карт үйлдвэрлэгч Nvidia-гийн Jensen Huang $5 тэрбум хөрөнгө оруулалтыг Nvidia-д хийж байгаа гэдгээ зарлалаа. Intel-д хийж байгаа гэдгээ зарлалаа. Тэгээ Intel-д Nvidia хоёр хамтраад data tube болон за персонал компьютерийн чипүүд дээр ажиллах юм хамтраад. Тэгээ энэ төслийнхөө хүрээнд $5 тэрбум оруулсан. За өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын засгийн газар буюу Дональд Трампын засаг захиргаа Intel-д $10 тэрбум хөрөнгө оруулсан. Ерөнхийдөө 8.9 тэгээд 10% эзэмшиж. За үүнээс өмнө SoftBank $2 тэрбум хөрөнгө оруулсан. За 2023 оны төгсгөл үед Intel-ийн талаар мэдээллүүд дээр нэг 15 орчим тэрбум долларын санхүүгийн хүндрэл байна гэж мэдээллүүд гарч ирсэн. Тэгээд тухайн үеийнхээ 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардлаа хасаад тэр нь болохоор ихэвчлэн химэл оюунтай холбоотой төслүүд байгаа гэж хэлж ирсэн. Тэгээд цомготгол хийгээд нийт ажилчдын 15% хасчихсан. За 2025 он гэхэд бид нар энийг хийчихэд 2025 гэхэд бид ер нь бол хямралаасаа гарна гэж ярьж байсан. За тэр хүртэл юу болсон бэ гэхээр Qualcomm худалдаа авах санал тавьсан. Тухайн үед яг өнгөрсөн оны өдийд яг 1 жилийн өмнө Qualcomm худалдаа авах санал тавиад $80 тэрбум үнэлгээтэй байсан Nvidia, Intel
Одоо болохоор 140 руу хувьцаанд ягаад ийм шинэ хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа болохоор ингэж нэмэгдэж байгаа. За Intel ер нь ягаад технологийн салбар чухал вэ гэхээр миний харж байгаа өнцөг болохоор яг одоогийн технологийн салбар гэдэг зүйлийг өөрөө баг Intel бий болгосон. Intel-ийн үүсгэн байгуулагчдын нэг Gordon Moore хагас дамжуулагч гэдэг зүйлийг гаргаж ирээд за энэ хагас дамжуулагчийн тусламжтайгаар бидний одоо энэ яриад байгаа metaverse, хэмэл оюун, дижитал ертөнц гэдэг зүйлсүүд бүгдээрээ бодиттой болсон. Тэр хуучин Орос зурагтны ард гэдэг байсан ламп те. Тэр чинь бүгднгийн алга болгоод те. Бүгднгийн трансформер болгоод транзистор болгоод зоочлаа. Бүгднгийн транзистор болгоод хагас дамжуулагч болгоод ингэж орж ирсэн инновацийг ганц хийж чадсан компани бол Intel. За нөгөө талаасаа Huawei бас өчигдөр зарласан байна. Өөрсдөө хэмэл оюуны чипийг хийсэн гэдгээ зарлалаа. За энэ удаагийн Huawei-ийн танилцуулсан чип болохоор ер нь Nvidia-тай нэлээд өгөж очих хуудас өрсөлдөөнтэй team chip байгаа. За хэдхэн сарын өмнө Дональд Трампын яриаг сонсож байхад Jensen Huang Nvidia-гийн талаар ярьж байгаа. Тэгээд Jensen Huang гэж ер нь хин юм бэ гэж байгаа байхгүй. Nvidia гэж яг юу юм бэ гэд. Nvidia-гийн талаар мэдгүй байсан ба. Тэгээд Nvidia гэж яг юу юм бэ гэсэн чинь тэгсэн чинь нөгөө зөвлөх нь л хэлсэн юм шиг л байна л да. За энэ бол ингээд market cap-ийнхаа маркетийнхаа 100%-ийг ингээд эзэмшдэг team компани аа. Энэ компани ингээд юу яаж болохгүй. Тэгээ зүгээр ингэж орхиж болохгүй саалгана гэдэг. Тэгээд нөхдүүдийн ерөнхийдөө сонирхол нь болохоор дараагийн энэ дэд бүтцийн том хөдөлгөөн дээр өөрсдийнхөө компаниудыг төрүүлж оруулж ирэх сонирхолтой байгаа. Энэ дээр Intel-ийг авч үлдэх ёстой. За персонал компьютер дахин шинжлэгдэж байна. За Intel яагаад өөрсдөө асуудалд орж эхэлсэн бэ гэхээр за хэмэл оюуны давалгаанд мэдээж бут зохигдсон. Intel-ийн одоо архитектур бол маш үр өгөөжгүй. Тэгээ Intel-ийн архитектур болохоор X86 тийм. Лаптоп суйрлуулахаар амар халдгаас шалтгаалаад бараг сурчдаг. Тий. Батарейныхын цэнэг нь маш бага байдаг. За Intel-ийн процессороор ажилладаг лаптопнуудын хувьд бол ерөнхийдөө Max-та бараг 10 цаг маг л байгаа. 10-аас ч бага. Ихэнх нь 10-аас ч бага байгаа. Удаа хугацаанд ашиглаад ирэхээр энэ дээр маш өөр армийн архитектурыг ашиглаад нэг цохилт анх гарч ирсэн Apple-ийн цохилт байсан. Тэгээ Apple-ийн M chip. M chip-ний хувьд бол ашигласнаар 20 гаруй цагтай болцсон байгаа тийм. 20-оос дээш ингэж давуулж чадсан. За үүний дараачаар персонал компьютер дээр Qualcomm-ийн чипнүүд орж ирсэн. Гайхалтай тийм. Qualcomm-ийн чипнүүд орж ирээд одоо M-тэй ерөн зэрэгцсэн байгаа. Тэгээ хүчин чадлын хувьд ч гэсэн тэгээд ашигтай үр өгөөжийн хувьд ч гэсэн цэнэгээ барих лаптопны хугацаануудын хувьд ч гэсэн бас 20-оос дээшээ давцсан. Microsoft, Samsung, Dell, Lenovo бүгдээрээ Qualcomm руу шилжээд эхэлсэн. Snapdragon-ыг хэрэглэж байгаа. Зах зээлээ угаасаа алдаж эхэлж ирсэн Intel. Тэгээд одоо аврагдчихлах шиг байна. Тэгээ хуучин Intel байх уу эсвэл яг хуучин Intel-ийн зүгээр сүүдэр компани байх уу? Тийм, өнгөрсөн жил тэгээд бас нөгөө нэг гүйцэтгэх захирлаа ажиллаас нь халаад тэгээд одоо ариг өөр стратегиэр явна гэж үзсэн. Тэгээд бас Intel-ийн бас давуу талуудынх нь нэг нь болохоор ер нь бол Дональд Трамп бол тус компанид бол айгүй илэгтэй байх шиг байна. Тэгэхээр Intel-ийн үнэлгээний хувьд гэхдээ хувьцаа сонирхдаг хүмүүсийн хувьд зарим нэг мэдээлэл өгөхөд үнэлгээний хувьд одоогийн байдлаар 140 орчим тэрбум доллар байгаа. Өнгөрсөн жил хэлсэнчлэн 80 орчим байсан. Гэхдээ Intel-ийн потенциалын хувьд бол энэ харьцангуй бага тоо гэж бол миний хувьд одоогийн байдлаар харж байгаа. Тэгэхээр энэ бас айгүй хөрөнгө оруулах мэдгүй гайхалтай боломж ч гэж магадгүй гэж харж байна. За дахиад нэг хөрөнгө оруулалтын мэдээ байгаа тий. TikTok. За TikTok-ийн 20 бараг болж байгаа шиг байна. Яг TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг нь Oracle тэгээд бусад ганц хоёр яг хөрөнгө оруулалтын компаниуд цааш нь авч явахаар болж байгаа шиг байна. За TikTok-ийн маргаан бол сүүлийн жилүүдэд яригцаар байгаа хүн болгон мэдж байгаа. Тэгээд Joe Biden-ийн засгийн газар буюу за өмнөх Америкийн засаг захиргаа бол 20-ыг бол баталсан. Гэхдээ анх санаачлага нь бол Трампаас гаралтай. Тэгээд яг энэ оны 11 сарын 19-нд TikTok хориглох төстэй байсан. Ер нь бол хориглогдсон журмынхаа дагуу. Гэхдээ Дональд Трамп нэг 2-3 сарын хугацаа өгөөд ингээд сунгаад яваад байгаа. За дараагийн хугацаа ч гэсэн одоо бараг дуусчихж байгаа хаа. Гэхдээ ахиад сунгацлаа.
ямар дийлийг ер нь бол Америкийн зүгээс тавьж байгаа вэ гэхээр ByteDance-ийн TikTok-ийг эзэмшдэг эзэмшлийнх нь 80%-ыг нь Америкийн компаниуд эзэмших ёстой буюу Америк хөрөнгө оруулагчд байх ёстой. За нөгөөх нь тэдний нөгөө нэг ийм дата серверүүд, дата төвүүд нь Америкт байх ёстой. Тэгээд Oracle айгүйх яригадаад байгаа гэдэг шалтгааных нь нэг нь бас энэ Oracle-ийн дэд бүтэц дата бааз үүнтэй. TikTok дээр ашиглагдаж эхэлнэ. Угаасаа ашигладаг байсан байлээ. За тэгээд энд Марк Андерсон гэдэг нөхрийн бас өөрийнх нь VC яригадаад байгаа юм лээ. Тэгээд Марк Андерсны хувьд болохоор ер нь баг супер angel investor гэдэг баг хочтой юм лээ. Эдний VC нь болохоор ер нь 6-аас 10 оны хооронд 4 сая орчим доллар байсан баха. 4 сая орчим долларыг 46 билүү 50 эдэн нэг стартапуудад хийгээд тэгээд тэр стартапууд нь ер нь хийх нь бас бүүн болоод тэгээд одоо бараг 300 400 саяын хөрөнгүүд ингэж удирддаг нэлээд том VC болцсон. Silver Lake гэдэг ийм хоёр хөрөнгө оруулалтын компанитай тэгээ Oracle-та ингээд 3 орж иж магадгүй. Microsoft бас айгүйх яригдчихэж байгаа. Тэгээ Microsoft бас орж иж магадгүй гэдэг зүйлсүүд байгаа. Тэгээ TikTok-ийн хувьд Америк нэгдсэн улсад 170 сая хэрэглэгчтэй. Тэгээд TikTok-ийн хувьд яагаад Америкт ингэж их яригдаад байгаа нэг сэдв нь болохоор аюулгүй байдал. Чи юу гэж бодож байна? Миний хувьд бол аюулгүй байдал гэж бодож байна. Яг толгой компанийнх нь төв офс нь хятадд байдаг. Тэгэхээр яг Huawei-тэй болсон үйл явдал дахиж давтагдах гад байгаа юм шиг санагдаад байна. Америкийн өөрсдийнх нь дэвшүүлж байгаа зүйл болохоор мэдээж аюулгүй байдал. Тэгээ Huawei ZTE эдрийг бол тэгээ хоригдсан шүү дээ, тий. Энэ удаад яагаад тий Huawei-г хоригдж чадсан шиг хоригдж чадахгүй байна вэ гэхээр маш олон хэрэглэгчтэй, 170 сая хэрэглэгчтэй онлайн худалдааны ихэнх нь тэрнгээр дамждаг. Amazon-ы худалдааны ихэнх хэсэг нь TikTok-оор дамждаг. TikTok-оос орж ирдэг. Рекламнууд нь тэндээс явдаг. Маш том экосистем, маш том бизнес. Тэгээ энэ бизнесийг ч гэсэн өөрөө Америкийн засгийн газар юу н шууд хаахыг бол хүсэхгүй байх шиг байна. Маш удаан яригдж байгаа сэдв. Тэгээд нэг тийшээгээ баг энэ жилдээ багтаа шийдэгдэх баг. Яг одоо бид төр подкаста 5 дахь өдөр бичиж байгаа. За Америкийн цагаар өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Ши Жинпин хоёр энэ талаар ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ талаар ер нь тохиролцоонууд ер нь нөгөө нэг фреймворк буюу ямар хөө нөхцөл байдалтай байх вэ гэдгээ ерөнхийдөө тохирцсон. Тэгээ одоо жижиг ийм нөхцлүүдэд тавина. За энэ нөхцлүүд дээр тохирч чадвал ер нь TikTok аврагдах байх. Tesla юу болоод байна? Tesla хаалганы асуудалтай болсон. Яг Америкт байгаа 2021 оны Tesla Model Y загвар дээр Tesla-гийн хамгийн эрэлттэй загвар. Энэ дээр яг хаалганы цоожны асуудал гарсан. Яг онгойлгох механизмынх нь Tesla бусад машинуудаас нэг ялгаатай зүйл нь хаалга нь яг электрон хаалга гэдэг. Тэгэхээр хэрвээ машины аккумуляторын сууч юм бол хаалга онгойлгох чадахгүй гэсэн үг. Тий. Тэгэхээр нэг 9 тохиолдол бүртгэгдсэн байлаа Америкт. Яг хаалга хүүхдтэйгээ хаалгаа цоожлжоод тэгээ буцаагаад машина онгойлгох гэсэн чинь яг тэр цоож нь ажиллахгүй. Хаалга нь онгохгүй. Тэгээд энийг нөгөө нэг Америкийн юуны National Highway Safety Association лөө. Одоогоор манайхаар одоо энэ замын хөдөлгөөний цагдаагийн газар л юм да. Тэгээд нөгөө машинуудад crash test хийдэг, яг машинуудын яг тэр аюулгүй байдлыг үнэлдэг тийм байгууллага байдаг. Тэр яг юу хэрэг нээгээд бүртлгөө хийж эхэлсэн байл. Тий. Bloomberg-ийн Emily Chang гэдэг анкер байдаг. Тэгээ ер нь тэдний багийн сэтгүүлч нар энэ мэдээллийг анх гаргаж ирээд тэгээ араас нь явсаар агаад тэгээ одоо яг зохицуулагч байгууллага нь шалгаж эхэлж байгаа юм байна. Тэгээд ер нь бол зарим зүйлс механик байх хэрэгтэй л байна л тий. Яалтчгүй зарим зүйл механик байх хэрэгтэй байна. Бүх юмыг электроник руу цахилгаан руу холбочоор аюулгүй байдлын тиймэрхүү алдаа гарч эхэлсэн. Асуудлууд хөндөгдөж эхэлж байна тий. Tesla дээр одоо өөртөөс нь гаргасан мэдээлэл дээр байна уу? Одоогийн байдлаар бол аахгүй. Тэгээд яг нөгөө нийтлэл дээр бичсэн байсан. Хэдийн электрон яг цоочтой ч гэсэн
заавал тэгж механикаар онгойлгох механизм байх хэвээр. Тэр нь болохоор Tesla дээр маш төвөгтэй байдаг. Яг худалдаж авч байгаа хүмүүс нь мэдтгүйгээс болоод яг ийм асуудлууд гарч ийн гэсэн нэг тийм нийтлэл. Тэрийг бас ингээд сайн хэлэхгүй байна. Ер нь бол мэдээлэлээ бас ингээд ил хэлэхгүй ч гэсэн баг зэрэг нуугаад байна гэдэг. Яг машин дотроо суучаад дотроосоо яг тэгж механикаар онгойлох бол амархан. Яг гаднаас нь онгойлох бол хэцүү гэсэн мэл. Тийм шүү дээ. Тэр чинь угаасаа ингээд түлхээд гарч ирж байгаа шүү дээ. Заавал машинагаа хамрыг сүхчээж нэг 12 вольтын батарей залгаж ээж илүү тэгж онгойлгодог гэсэн байсан баха. Тийм үү те. Тийм бүр нэлээд төвхтэй онгойлгодог. Би одоо энэ машинуудад чинь улам л аюулгүй болоод байгаа гэж бодсон чинь энэ бол мэдхгүй магадгүй баг хүлээн зөвшөөрж болохгүй л зүйл бах тий. Тэгээд хэрвээ яг үнэхээр тийм ноцтой асуудал байвал 170 хэдэн мянган машин гэсэн баха. Яг тэр онд үйлдвэрлэгдсэн машиныг дахиж recall дахиж яах юм бэл буцаан дуутах юм бэл. Recall хийгээд засаад тэгээд буцаагаад өгнө гэсэн. Тэгэхээр ер нь Tesla-гийн машинууд дээр ихэнхдээ бүгдэн дэр нүү. Tesla Model S, X болохоор яг нэг ингэж автоматар гарч ирдэг. Яг хаалганы бариулна. Model 3, тэгээ Model Y дээр болохоор ингэж дараад тэгээд ингэж татдаг. Дараад татдаг нь эвдэрсэн юм уу те. Тэгээд Model Y гэхээр тийм шиг л. Тэгэхээр тэр загваруудаа ер нь бол бүх оны загваруудаа буцааж recall хийх юм уу те. Тийм дан 21 оны. Гэдэг чинь 20 онд үйлдвэрлэгдсэн машинууд л гэж ойлгоод. Тэгэхээр нэлээд алдагдал хүлээх шинжтэй байлаа. Тийм ээ. Тэгээ энэ асуудал нэг тал руугаа шийдэгдэх байх. Тэгээд бүх зүйлийг бас технологиор шийдэх нь бас нэг талаасаа ийм өрөөсгөл байд юм байна. Дахиад нэг хөрөнгө оруулалтын мэдээ байна. За Америкийн эцсийн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи улсад айлчилсан байгаа. Тэгээ Их Британд айлчлахдаа Их Британий эзэн Чарльзтай оройн зогт орсон байгаад энэ оройн зогт технологийн компаниудын төлөөллүүд оролцсон. Джейсон Хуанг байсан, Тим Кук байсан, тэ Сатья Наделла байсан, Джейсон Хуанг гээд Сэм байсан тэ. Томчууд бүгдээр оролцсон. Ямар учиртай байсан бэ гэхээр эдгээр компаниуд нийлээд 40 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Их Британи улсад хийнэ. За энэ Их Британи, Америкийн нэгдсэн улс хоёр нийлээд за хиймэл оюун, квант тооцооллын салбарт технологи хөгжүүлнэ. Хамтарч ажиллана гэдгээ зарласан. За үүнтэй холбоотойгоор Microsoft хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж байгаа. За Microsoft-ийн хувьд Их Британд төвтөө хамгийн том суперкомпьютерийг хүчрхэгжүүлэхэд туслана. За үүнээсээ гадна нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум доллар. 23 мянган GPU суйрлуулна гэсэн гайхалтай зэ. За Nvidia 15 тэрбум долларын хөрөнгө оруулна. Тэгээ Nvidia-гийн хувьд болохоор Их Британий N-Scale болон Corviv хоёрт бас хамтарч ажиллаад хөрөнгө оруулаад ингээд явах юм байлээ. За мөн 120 мянган ширхэг Blackwell-ыг суйрлуулна. Blackwell chip те. За хөрөнгө дахиад нэг том тоо байна. За Google 6.8 тэрбум долларыг хиймэл оюуных нь хөгжүүлэлт болон дата төвтөнд зориулж. Ингэснээр 8000 орчим бас ажлын байрыг шинээр бий болгох юм байна. За OpenAI-ийн хувьд болохоор Stargate UK гэдэг төсөл дээр хамтарч ажиллана. Stargate Америкт бол хэдийн хэрэгжээд эхэлсэн 500 тэрбум долларын үнэлгээтэй төсөл байгаа. За мөн Salesforce 6 тэрбум долларын хөрөнгө оруулах юм байна. За ийм өндөр дүнгийн хөрөнгө оруулалтууд яригдсан зүйлс болсон байна. Тэгээ Их Британий хувьд бол мэдээж Европын холбооноос гарснаасаа хойш те өөрсдөө бас энэ технологи дээр маш их анхаарч эхэлж байгаа гэж харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр Европын холбоонд байгаа улсууд бол бүгдээрээ л Америкийн технологиудыг ашигласаар хагаад хоцрогдсон гэдэг маш том шүүмжлэлтэй байдаг ш. За энэ хөрөнгө оруулалтуудыг Их Британи аваад Америкт ямар ашигтай вэ гэхээр технологийн компаниуд энэ хөрөнгө оруулалтыг хийснээрээ улс төр зохицуулалт хоёр дээрээ маш том давуу талыг авдаг. Их Британи болон Европын холбооны улсууд технологийн гигант компаниудад тавьдаг маш том хатуу шаардлага байгаа. Digital Market Act гэдэг нэртэй акт байгаа.
За энэ актив хүрээнд за тэр бум 700 800 саяар торгуулж байгаа жишээнүүд бас айгүйх байгаа. За мөн Spotify, Apple-ийн асуудал яригдж байгаа. За түүнээс гадна өөрч Google-ийн Play Store. Тийм, Google-ийн Play Store-ийн асуудал яригдж байгаа гэх мэтчлэн маш чанга хатуу шүүлтүүдийг тавьдаг. За түүнээс гадна сошиал медиатай холбоотой зохицуултууд дээр бас их торгуулуудыг Facebook дээр тавьдаг гэх мэтчлэн. Энэ зохицуултууд баг зэргийн сулрах болов гэдэг Хүлээлт байгаа юм тийм. Хүлээлт байна. Яг одоогийн бидний өдөр тутамдаа яригдж байгаа хиймэл оюун, генератив хиймэл оюуныг бараг суур шинжилгээ ухааныхын судалгааг хийсэн лаборатори Их Британь төвтэй байсан. Одоо DeepMind гэдэг бараг Америк руу нүүсэн баха. Нүгээгүй ч юм болов. Google-ийн DeepMind. Google-ийн DeepMind Их Британий Лондонд төвтэй байсан. Тэгээд энэ лаборатори attention is all you need буюу яг хиймэл оюуны загварыг сургадаг пейперийг бичсэн байгаа. Энэ пейперийн тусламжтайгаар трансформер модель гэж яг яаж сургадгийг, хиймэл оюуны загварыг ер нь яаж эхнээс нь машин сургалтын аргаар сургахын гэдэг зүйлсүүдийг гаргасан. Тэгээ ажиллах хүч инновацийн хувьд бол тэгэхээр бас үнэхээр потенциалтай маш гайхалтай тийм улс мэдээж. Ийм гайхалтай хоёр их гүрний хамтрал технологийн салбарт орж ирэх нэ. За төгсгөлт нь ер нь бол дуусах гэж байна. Тэгээд Meta гэхэж нэг хальт яриад дуусгая. Ерөнхийдөө Meta-гийн сүнс хуучин Apple-ийн нөгөө нэг шинийг илэрхийлдэг сүнс Meta шингэсэн юм шиг санагдлаа надад бол. Тэг яг энэ жил бол яг тэгж санагдлаа. Яг Ray-Ban display-г танилцуулсан чинь вау гэж бодоод. Тэгээд нөгөө Meta дээр бас нэр хамарсан нөгөө Horizon TV гээд шинэ стриминг сервис гэхин цаашаа нэг юм стриминг хаб үүсгэж байгаа байлаа. Эхний ээлжинд Prime, Amazon-ы Prime ороод ирсэн. Дараа нь Disney Plus тэгээд ESPN орж ирнэ гэж хэлээ. Тэгэхээр Quest headset-ээ зүгээд тэгээд яг кино театрт байгаа юм шиг яг кино үзэх боломжтой болж байгаа гэсэн үг. Мэн лээ. Тэр мартцсан байна. Одоо технологийн том компаниуд дундаас ер нь бол яг үүсгэн байгуулагч нь SEO хийж байгаа цөөхөн идэхэн компани байна. Тэр нь Tesla-гийн Elon Musk бол тэгтээ үүсгэн байгуулагч нь биш. Тийм. Дараа нь худалдаж авсан. Хөрөнгө оруулаад худалдаад авчихсан. Эзэмшигч нь гэж хэлж болно. Тэр яг Tesla бол тэрнээс өмнө бол нэг том компани байгаагүй л. За ер нь бол Zuckerberg байгаа тийм. Zuckerberg, Jensen Huang хоёр байгаа. Тэгээд өөрсдөө ч гэсэн яг энэ хоёр бол яг нэг хуучин Steve Jobs, Bill Gates эдрийн ийм технологийн салбарт авчирдаг байсан Avrog тий. Тэр нөө Vision-ыг тий. Тэр технологиг харах алсын хараа яаж өөрчлөх үү? Яаж шинэ инновац авчрах үү? Яаж өөр салбарыг disrupt хийх үү гэдэг маш зоригтой байна нэг талаасаа. Нөгөө талаасаа Tesla Meta-гийн тавьж байгаа 2020 оноос хойш Meta-гийн энэ лаборатори $70 тэрбум алдагдaltaй ажилласан. Тэгээд энэ $70 тэрбум алдагдал одоо л нэг дөнгөж нөхөгдөх хэмжээний бүтээгдэхүүнүүд гарч эхэлж байна. Гэхдээ $799 гэдэг бол шинэ iPhone-ы үнэ. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд бас тийм шинэ iPhone авах уу эсвэл Meta Ray-Ban display авах уу гэдэг нь бас маргаантай асуудал. Тэгэхээр энэ илүү төгөлжих байх дараагийн генерашнууд дээр. Тэгэхээр хит хит нийтлэлээр энэ төхөөрөмж нь яг гар утсыг орлох төхөөрөмж байж болж чадах уу гэсэн бас нэг үнцэг төвшүүлсэн мөлий. Тэгэхээр дараагийн iPhone байж магадгүй. Дараагийн iPhone байж магадгүй. Дараагийн эсвэл өөр нэг төхөөрөмж бид нар хин нэгэнтэй ингээ уцаар ярьж байхдаа шалгах хэвээр чат ирдэг. Гэтэ хин нэгэнтэй ярьж явах үед бас нууцаар шалгачмаар тохиолдлууд гардаг. Тийм айгуу сонин зүйлс бас ирэх чах шиг байна те. Хүнтэй ярьж байхдаа ингээ бичлэг үзээд идэх ч юм байна те. Тийм гэхдээ бас миний хараанд бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж өөртөө хэлж илээ. Гэхдээ одоо ингээ баруун талд нь ганцхан дэлгэц байгаад байгаа юм чинь зөвхөн тийшээгээ ингээд фокуслаад зүүн талын нүд бас ингээ ажиллагаагүй болчихж байгаа юм чинь те. Тэр бас ингээд нөгөө нэг хялар доллар солир харах гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудад бас яаж нөлөөлөх үү гэдэг нь урт хугацаанд бол харагдах байх. Тэгэхээр энэ дээр ч гэсэн өөрсдөө анхаарж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд Meta-гийн хувьд бол үнэхээр гайхалтай байлаа. Түрүү хэлсэнчлэн iPhone 4-ийг танилт санагдуулам тийм гайхалтай арга хэмжээг танилцууллаа. За одоо дараагийн арга хэмжээнүүд болохоор ер нь том компаниуд бол ингээд дуусч байна.
Тэгээд одоо жижиг компаниуд араас нь өөрсдийнхөө юунуудаа Гэтэ нэг 10 сар ихээр Samsung яг project муухана тийм үү? демо танилцуулах сураг яваад исэн. Гэхдээ яг баттай үг нь бас мэдэхгүй л байна. Тий. Нэг Mr. Host Boss гэдэг ютубер байдаг шүү дээ. Тэрний яг метагийн бичлэгэн дээр төгсгөл хэсэг рүү нэг ярьсан байхгүй. Тэгээд 10 сард өмнө Солонгост яг нэг ивент руу очино гэсэн байсан. Тэгэхээр тэр нь яг Samsung гэж магадгүй гэж би бодсон байхгүй зүгээр. Тийм байна. Samsung зарлааг байгаа одоолтол альбиесоор гэтээ бас шуун байхгүй. Гэтээ энэ жил гэж хэлсэн байна. Тий, яг энэ жилдээ багтаад хэлсэн байна. Гэтээ 10 сар магадгүй юм шүү. Тий. Тэгэхээр бас нэлээд сюрприз байж магадгүй л санагдсан. За окей, Samsung-ийг хүлээцгээе. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баярлалаа.